чин номны үртэйгээ дөрөн хамбалж явдаг. За нэг хүн ордрлаа. За амар мэндүү. Нэг хүндээ сайхан өдрийн мэндийг хүргье. Хоёр хүн боллоо. За сайхан лайва шеэрлэдэг өрөө. За ямар алхаан Чингэлтэй архан дээр явж байна. Чингэлтэй архныхаа авшиг энергнээс монголчуудаа хүртэнэ. Тэ. За Чингэлтэй архан дээр ингээд за хаана байна андаа гэж байна. За 16. За Чингэлтэй архан дээр явж байна. За энэ Чингэлтэй архны маань авшиг энерги та хүндээ түгэнэ. За ингээд нэг харуулнаа. Энэ байгалийн өнгө төрх үзэсгэлэн эсвэл гоё уугууз. За ингээд Чингэлтэй архан дээр гараад ирсэн ингээд хямраа сэргээгээд ингээд явж штэ. Янз бай шүү дээ. За тэгээд мэдээж одоо Чингэлтэй арханаас одоо зогсоол дээрээс нь машинаа тавиад дээшээ өгсгöd бол бас нилээ бас алхнаа. За тэгээд сайхан бэлтгэл болно, хамсгаа задарна. За тэгээд одоо алхалт бол хүнд хэрэгтэй шүү дээ. Тэгээд сайхан Чингэлтэй архан дээр гарч ирээд гоё хямар лундагаас сэргээгээд энэ сайхан байгалийн өнгө төрх үсгэлэн. За энэ ингээ 13 овоо гэдэг юм а. Чингэлтэй архны заяа. Гэхдээ Чингэлтэй архны 13 овоо гэж одоо энэ дээр байдаг юм да. Тэ. За мэдээж их овоо нь бол одоо тэнцэлтэй байж байгаа. За ингээ сайхан Чингэлтэй архны авшиг энерги хүртэнэ. За тэгээ лайвд хүн нэмэгдээд олон болоод очно. Тэ. Сайхан дэвэ шоу хийчих. За таа хүн маань шеэрлээ тэр олон орж ирэх нь. Тэгээ олон ороод ирэх юм бол би сайхан дэвэ шоу сайхан хийгээд тийм ээ. За ер нь энэ дээрээс нэг ингээ сайхан авшиг энергийг хүртээгээд ингээ сайхан харуулж байгаа шүү. За ийм л сайхан байна да. Монгол орн гэж үнэхээр одоо сайхан юм аа. Тэгээ ийм сайхан одоо их оронд ийм сайхан байгалийн өнгө үзэсгэлэн согцолсон ийм одоо нутаг усанд Монгол төрсөнд бол одоо үнэхээр одоо бахарх юм да. Тэгэл хямраас эргэж явдаг юм да. Цовол хүү байд гэж. За тэгээд ингээ сайхан Чингэлтэй архан маань сайхан харагдж байна да. Энэ хараа ингээл хинээд бол өнөөдөр бас улсууд алхаж байна. Ууланд алхдаг улсууд бол сайхан алхаад ингээ явж байна. За Чингэлтэй архны маань 13 овоо гэдгийг шүү дээ. Энд. За та нар маань олон сайхан дэвэ шоу хийнэ. Шууд лайв дээр хийн. За хүн нэмэгдэхгүй бол одоо яах вэ тийм ээ. Будтан татадунна харцаа уурлахангаан сайхныг ахаа гэдэг ингээл нэг дүүрэн сайхан орлоо шүү дээ. За тэгээ ер нь сайхан Чингэлтэй архныхаа энэ сайхан авшиг энерги хямар лундаг. За лайваар ч гэсэн одоо наанартаа бас сайхан дамжуулнаа. Тэгээ ажил үйлсэнд бүтэмжтэй амьдрал нь тэгш дүүрэн сайхан байх болтугай гэдэг энэ сайхан Чингэлтэй архныхаа энэ сайхан авшиг энергнээс за ер нь хүртээ да. Ахаа дэмждэг шүү гэж. За баярлалаа. Уурлахангаан сайхныг ахаа өөрнө хүртэлэрлаа. За тэгээ Чингэлтэй архан маань бол маш сайхан байна. Одоо энэ ингээд байгалийн өнгө төрх үзэсгэлэнг ингээд харж байгаа юм шүү дээ.
үнэхээр одоо сайхан байна. Тэгээд энд гарч ирээд ийм одоо сайхан одоо уул хангаатаа гарч ирэж эр хүн хямар дундаагаас сэргээдэг байхгүй. Энэ дээр гарч ирэхдээ уул хангаатаагаа зөв зохистой, зүү ёстой харьцаад тэгээд энэ уул хангаа зөв шүтээд уул хангаатаа зөв шүтээд явах юм бол сайхан шүү дээ. Ийм одоо хангаа, ийм одоо тийм ээ нутаг усанд гарч ирж ир хүн хямар дундаагаа сэргээж явдаг юм аа. Тэгээ сайхан байна шүү. Манай одоо юу нэмэгдээд ороод ирвэл би сайхан одоо дэвэ шаваа сайхан хийнэ. Одоо ингээд хийхэд бэлэн байж гин. За хэдэн орж ирэх нь тэгээд сайхан дэвэ шаваагаа хийж. За Монгол ир хүн бол ер нь тийм ээ. Энэ сайхан уул хангаагаа шүтэх ёстой, өв соёлоороо бахархах ёстой. За би бол хаач гарсан одоо ингээд дээд хувцс гуталтайгаа ингээд явдаг. За мэдээж одоо уул хангаад гараад ингээд явхад Монгол гутал ямар учиртай юм бэ гэж. Монгол гутал ингээд бүтэн улаараа гიშгдэг байхгүй юу? Одоо ингээд гიშгэхэд бүтэн улаараа гიშгдэг. За ингээд ямар нэгэн одоо байгалийн өвс ногоонд одоо хал байхгүй. За юу зүгээр л ингээд налаад одоо өвс гიშгдэг нална. За янз бүрийн одоо нөгөө тийм ээ сахин гуталтай ч юм уу ийм гуталтай байхад одоо газар ингээд хонхоогоо сэтийгээд бүр ингээд бас эвгүй болгодог шүү дээ. Тэгэхээр Монгол гутлын одоо утга учир бол ерөөсөө ийм шүү дээ. Тий, бүтэн улаараа сайхан гიშгдэг. Тэгээд энэ байгалийн одоо өвс ногоонд ямар нэгэн одоо хор хөнөөл байхгүй гიშгднэ л гэж. За ийм байна да. Манайхан тэгээд энэ сайхан авшиг энергиас сайхан хүртээрээ, ажил үйлсээ сайхан даатгаараа тий. За ийм байна. Тэгээ шингэлтэй харахны маань энэ юу бол өнгө төрх бол янзын байгаа үстэй тий. Тэгээ би одоо яриад байгаа шнэ. Одоо ингээд аялал жугаалгын цаг эхэлсэн. Бид нар ийш тийшээ явдгаа. За тэгээд одоо бас нэг аятайхан тийм ээ зүйлийг л бас аваад хэрэглээд тийм ээ. За баг. За тэгээд одоо ачаа бараа болохооргүй зүмийг л өнгөө сайхан аваа явуучвал бид нар одоо хаана бас хэрэгтэй юм байгаад байгаамаа. Гоё байна л гэж. За тэгээд шингэлтэй харихны маань одоо энэ сайхан 13% гэж байгаа. За тэгээд энэ ер нь бол шингэлтэй харихын дээр би ингээд ер нь гарч ирдгэлтэй. Тэгээ энд бол харьцангуй одоо нөгөө Баянзүрх хархан мархныг бодох юм бол одоо янз бүрийн одоо элдв бус юм уях хадаг яндар уях нь бол гайгүй байдгийг. Энэ овон дээр бол нэг юм хэсэг хадаг байдгийг. За энэ бол бас хэвээрээ ингээл байж. Ер нь харьцангуй гайгүй. Тэгээд энэ овооны эргэн тойрныг ингээд харахад бол бас одоо элдв бусын одоо юм хаяагүй. Яг ийм одоо цэвэрхнээрээ байгаа. Одоо та нар харж байгаа үстэй. Баянзүрх харахны овон дээр би гараад харуулсан. Махшуул янз бүрийн тавьсан байсан. Энэ дээр бол одоо ингээд харуулхад бол зүгээр л одоо энэ дээр нэг юм 10 будаа, шар удаа модаа юм байгаа. Эдгээр бол яг хөө ингээд тийм ээ шоу одоо юунууд түгээд идэж штэ. Будааны төрлийг бол. Тэгээ харьцангуй овоо бол цэвэрхэн. Эргэн тойрон бол маш цэвэрхэн байна. Бас гоё байна. Тий. За одоо ингээл одоо харахад бол бас л сайхан байгаа үстэй тий. За би нэг богинохоо ингээд яг хуу энэ шингэлтэй харихныхаа сайхан авшиг энергийг сайхан уцаараа авч гисэн лайваар бас харуулад авшиг энерги нь бас хүртээе гэдэг. Энэ одоо ингээд 13%. Яг тойрсон юм одоо 13 юм овоо байдаг юм аа. За энэ дээр нэг юм морины юу авцар тавьсан байгаа. Тэгээд ингээ хөл гарыг хуглаа айдсан. Тийм ээ. За энэ ингээд мориныхоо хөл мөлийг ингээд хугц цохоо айдсан. Тэгээд энэ овоон дээр авцарч ингээд орхисон юм шиг байгаа. Тэгээ Монгол хүн чи одоо ер нь морио дээдэлдэг, морио хүндэлдэг, хайрладаг. Ер нь одоо баримлч бай, юу ч бай одоо ер нь одоо энэ морь энэ зүйлээ бас бүтэн байх хэрэгтэй байхгүй. Монгол хүн бэлэгдлээрээ тийм мориныхоо хөлийг хугц цохоод ингээд тавьдаг шиг одоо ёс гэж одоо юу аах вэ тийм ээ. Таны ийм л байгаад байгаа юм л. Харьцангуй гайгүй байна уу? Шингэлтэй харихны маань одоо энэ 13 он дээр гарч ирлээ. Ер нь нэрдгэл л дээ. Тэгээ харьцангуй сайхан гайгүй цэвэрхэн байна. Тэгээ Баянзүрх хархан маань одоо бас нэг юм яваад очихоор нэг юм одоо бас айгуул муухай заваан бохор болцоод байдیں۔ Тэгээд за ингээд ер нь нэг ингээ сайхан харуулчаа. Буурлахан. За хинт одоо сайхан дэвэ шова хийн. За явсаа.
За сайхан авсан уу? Хавшиг энерги авсан уу? Тэгээ ер нь лайва ингээ өндөрлөнө. За нэг 10 минут болж байгаа юм байна. Тэгээ ингээд сайхан хавшиг энергийг түгээх гээд ингээд одоо энэ лайвыг асаасан шүү. Хугархаа өлтөө морийг нь хаяа хөө гэж. Саяны морийг энэ овон дээрээс авчих гээд байгаа юм уу те? Энэ морийг энэ яг энэ хугархаа хөлийн хугц сохоод энийг 3 морины наатлын морины одоо 2 хөлийн бүр ингээд угаар нь хугц сохсон юм байна л да. Тий. Энэ одоо бугтын одоо 100 жил мэлээр авсан энэ уг нь одоо хүн мөн өгсөн юм шиг байгаа юм да энэ. Одоо бугт тэгээд 100 гэсэн юм байна. Овон дээрээс нь аваад тэгээд ондоо газар тавьчих уу. Овон дээрээс нь аваад хондоо тийш нь тавих уу. Уурлахын сайхныг хөө намухай н уул овондоо гэсэн ингээд бас хүндгэлтэй хандмаар байна. Гэхдээ одоо сайхан жаахан овон дээрээс нь буулгаад энэ хавцаа тавьчихъя дөө. Энэ хавцаа ингээд тавьчихъя дөө. Энэ хавцаа уухад болох байлгүй дээ. За ингээд тавьчих. За ингээд тавьлаа шүү нэг 3 морийг тий. За ингээд тавьчих. Яхан овоноос нь буулгаад. За тэгээ хүн нэмэгдэхгүй бол юу яана. Лайв ингээ өндөрлөнө. Нэмэгдүүл сайхан бол лайваар нэг сайхан дэвэ шоу хийгээд. За тэгээ дэвэ шоуны утга учир юу гэдгийг гуяа яагаад 3 алгадах хэвтэй юм? Яагаад 2 алгадах хэвтэй юм? Дэвэ шоу яагаад одоо тийм ээ? За ер нь яриул их юм би. Энэ өвсөлийн талаар, энэ үндэсний бүхий талаар яриул зөндөөл юм би. Гэхдээ нэг цагаан цугны дэлгэр цагаар нэг ер нь ярина. За 53 өмсөж чинь. Заама сайхан дэвж чинь да энэ. Асал ер нь нэг Батмагнаарх бол ер нь одоо үүж яриадаг хүн юм аа та ер нь энэ. Хөө сайхан багч юу вэ? За миний хувьд бол одоо шингэлтэй архан дээр гарч ирээ сэтгэл өндөр байна. Ер нь уул овоо бол маш цэвэрхэн элдв бусын одоо тэгээд энэ нэг бов талх чихэр одоо янз бүрийн байсангүй маш сайхан цэвэрхэн байна. За ер нь энэ овон дээр бол энэ хадаг яндар бол ер нь байж л байдаг. Тэгээ яг л одоо нэмэгдсэн ч юм алга ингээл байдаг юмнууд нь байдгаараа л байж чинь тэгээд. Тэгээ нэг юм хямрын дарцэг гэсэн юм одоо хаасайг бол уул овон дээр хийсчих юм да тэгээд. За ингээд лайв өндөрлөө. Тэгээд лайвтай мань хамт байсан баярлалаа. Энэ чингэлтэй арихнахаас хавшиг энергис авсан бах, хүртсэн бах. За тэгээд баярлалаа. Сайхан хямраас сэргээж чингэлтэй арихан, за баян зүрх арихан, за сонгон арихан, за богдхан уулан дээр ингээд ер нь ингээд жилийн жилд ер нь гараал ингээд явж идэг. Тэгээ ер нь гарахынхаа хажуугаар гол нь одоо уул овоогоо ер нь хэр одоо зөв шүтэж хэр одоо бохирдуулж ин завааруулж ин гэдгийг ерөнхийдөө бас ингээ хараад яваад идэг. Эвтэмэн ондооснд баярлалаа наамастаа. Сайн сайхны үсээ ажлын өндөр амжилт амьдралтын сайн сайхны үсээ баярлалаа. Баяртай дараа уулзъя. Орой уулзъя.